Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын мандан бадрал, үүсэл хөгжил, дорд ялагдлын түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. За сайн байцгаана хогтойтой. Түүхийн жимээр цуврал нэвтрүүлгийн ээлжит дугаар эхэлж байна. Түрүүчийн хичээлээр бид нэр Монгол улсын 2 дугаар их хаан Өгөөдэй хаан ширээнд сууж баруун Европын чиглэлд болсон Оросын чиглэлд хийсэн аян дайны тухай яриад тэгээд эн чин 1241 оны 12 дугаар сар хүрч Өгөөдэй хаан таал төгсөөд түрүүчийн хичээл дууссан тийм ээ. За өнөөдөр тэрнээс хойш үргэлжлүүлээд Өгөөдэй хааныг таал төгснөөс хойш 4-5 жил Өгөөдэй хааны 6 дугаар хатан Туркина хатан Монголын төрийн хэргийг хэрхэн эрхэлсэн, Монголын Гутгаар хаан Гуйг хэрхэн хаан ширээнд өргөмжлөгсөн тухай өнөөдрийн хичээлээр ярилцъя. За Туркина хатны тухай багш түрүүчийн хичээлээр нэг давч дурдаад өнгөрсөндөө Туркинагийн уг гарлал нь бол одоо 8 аймгийн хүн. Тийм учраас Монголын түүхэнд бас 8 хатанц гэж тэмдэглэгдсэн байдгийн. За мэрэгдүүдтэй хийж байсан 1205 оны дайн байлдааны үеэр мэрэгдийн занхлагч Токтоёвын том хүүгийн их нэрийг олзлон авчирж Чингис хаан өөрийн Гутгаар хүү Өгөөдөөд хатан болгож өгсөн. Энэ үл Туркина хатан тийм ээ. Тэгээ энэ Туркина хатан Өгөөдэй хааныг нас барсны дараагаар Монголын төрийг 1241-ээс 1246 он хүртэл 5 жил төр барьсан байдгийг. За тэгээд яагаад ингэж төр барьсан үеийнх нь 5 жилийн түүхийг тусгайлан ярих гээд байгаа юм гэвэл энэ хатны төр барьсан энэ 5 жилийн хугацаанд их Чингис хааны байгуулсан Монголын төр ер нь нэлээд их дараацсан. Энэ хатан ч одоо Монголын төрийг нэлээд их самарсан, уймулсан ийм үйл явдал олноор гардаг байхгүй юу. Тийм учраас та ойлгохдоо юу гэж ойлгодог вэ гэхээр 13 дугаар зууны үеийн Монголын хатад бол их сайхан Намбалаг, Догтой, Томоотой, Нуруулаг, одоо Яманд их хүлээцтэй, Эр нөхөртөн их үнэнч одоо ийм л хатад байсан гэж Мандухай зэсэн хатнаараа жишээ аваад ойлгодог тийм ээ, ойлгодог. Тэгвэл Монголын төрийг ер нь 2 хааны хооронд анхудаан барьсан энэ Туркина хатны үед бол ер нь Монголын төр нэлээд их хүнд хэцүү байдал төрсөн. Энийг багш нь өнөөдөр бас тодорхой хэмжээгээр түүхийн үнэн бодит байдал юм болохоор одоо ярихаас өөр арга байхгүй дээ. Тэгээ 1241 оны 12 дугаар сарын 11-нд их хаан нас барсан гэж албан ёсоор Юан улсын судар нөгөө 220 бот ном байдаг гэсэн тийм ээ, тэр дотор тэмдэглэж бичсэн байдгийг. Тэмдэглэж бичгтээ бүр өдөр судартай бичгтээ яаж нас барсан гэхдээ зэрэг лалын худалдааччин Авдурхман гэдэг хүнтэй одоо аригтаар сууж байгаад шинжин одоо хамт арих хууж байгаад өглөө босоход нас барсан байсан гэж ингэж бичдэг байхгүй юу Өгөөдэй хааныг. За энэ үл одоо бодит түүхийн үнэн. Ер нь Өгөөдэй хаан бол Монголын төрийг 13 жил барьсан. 13 жил барих явцдаа сүүлийн жилүүдэд бол бор дарсанд толгоогоо мэдүүлж Монголын төрийн хэргийг жоохон хайнгадуухан шиг эрхлэж тэгээд энэ Өгөөдэй хаан арх хууж согтуурж байх үед нь бол түүний хатан Туркина үндсэндээ бол одоо Монголын төрийн хэргийг далдаас удирдах явуулж байсан ийм бодит үний юм бол байгаа юм. Энийгээ Өгөөдэй хаан өөрөө бас хүлээн зөвшөөрсөн байдаг. Нас барахын өмнө өөрийнхөө ер нь 13 жил Монголын төрийг барихтаа би юу бүтээсэн юм, юун дээр алдсан юм гэдгээ дүгнэж, цэгнэж, хэлж бичүүлсэн одоо тийм нэг дурсамж гэдэг юм уу, гэрээслэж гэдэг юм уу тийм юм байдгийг яг түүхэнд үлдчихсэн. Нэгдүгээрт нь би одоо өөрийнхөө аав их Чингис хааны ор хааны суурьнд суугаад
4 сайн юм хийсэн байна гэж бичиж үлдээсэн байна. Нэгдүгээрт нь би аавынхаа захиа даалгаврын ёсоор Алтан улсыг бүрэн сониож, одоогийн хятадыг тийм ээ, Алтан улсыг бүрэн сониож одоо их Монгол улсын бүрэлдэхүүнд оруулж авсан нэг гавьяа байгуулсан байна. Энэ бол би одоо аавынхаа захиа даалгаврыг амжилттай биелүүлсэн нэг сайн хэрэг байна. Хоёр дахь нь би одоо энэ хятадын газар нутгаас аваад их Монгол улсын газар нутаг за баруунч байгаа Сартуул улс хойшоогоо одоо Орос, Европын газар нутгийг хүртэл энэ уудам дэлгэр газар холбоо харилцаа гэдэг юмыг одоо маш их хэмжээгээр сайн хөгжүүлж чадсан байна. Тийм ээ. Тэгээ энийхэн бол би одоо Монголын төрийг 13 жил барихтаа хийсэн том ажлуудынхаа нэг гэж ойлгож байна. За 3 дугаарт нь Монголын энэ том газар нутаг дээрх говьд сөл газруудыг одоо усчуулж говьд сөлд одоо хүм мал амьдрах нөхцөл боломжийг би их сайн бүрдүүлсэн байна. Энэ бол одоо миний хаан төр барьж явах үед хийсэн 3 дахь одоо том гавьяа. 4 дахь нь бол би албан ёсоор хаан болоод тангараг өргөхдөө юу гэж тангараг өргөдөг вүлээ? Эзэн бог Чингис хаан аавынхаа байгуулсан Монголыг одоо Монголын ард түмнийг зовоохгүй, Монголын ард түмдээ хөлийн көсөр гарын одоо газар тавиулж яргуулъя гэсэн энэ тангарагандаа хүрч би Монголын ард түмнийг хөлийн көсөр гарын газар тавиулж би жаргалтай инх хамгаалан амьдралыг Монголын ард түмэнд авсарсан гэж одоо бүрэн дүүрээ хэлдэг. Үнэхээр ч одоо өгөөдөө ханы үед Монгол одоо тухайн үедээ их өндөр хөгжилтэй орн болсон, гадаад дотоодын харилцааг сайжирсан, Монголын ард түмний одоо амьдралч одоо үнэхээр их дээшилсэн. Үнэхээр их тансаг болсон. Тэгээд энийг авал би одоо өргөсөн тангарагтаа үнэнч байлаа гэж. За 3 муу юм хийсэн байна гэж байна те. Нэгдүгээрт нь би одоо бор дарсанд хэтэрхийг автаж одоо архинд орсон байна. Энэ бол одоо аавынхаа итгэлийг одоо алдсан миний одоо хамгийн муу юмны нэг. Хоёрдугаарт нь би эмэс хүүхнүүдийн үгэнд орж төрийн хэрэгт болохгүй зарим нэгэн зүйлүүдийг хийсэн байна. Энэ бол одоо миний том алдаа гэдэг. Энэ бол одоо энэ багш нь ойлгохтой бол Туркена хатанд ер нь төрөө барьсан сүүлийн жилүүдийн эрх мэдлэн ерөнхийд нь алдаж Туркена хатан хөшигний цаанаас төрийн хэргийг эрхэлж байсан байж болзошгүй гэж нэг хэлснэ дээ төрөө тийм ээ. Энийг хэлээд байх шиг байгаа. 3 дахь нь болохтой зэрэг бол би тэр үечин одоо Монголын ард түмний амжиргааны бас нэг их усүр байсан юм уу, хийдэг ажлынх нь гол хэлбэр байсан юм уу, ан гөрөө хийнэ гэж нэг айхтар том ажил байж та улсын хэмжээнд. За тэгээд өөрийн газар нутаг дээр байгаа ан гөрөөг бусад ах дүүнэрээс харамлаж ан гөрөөг өөр газрын нутаг дэвсгэр оруулахын тулд би Монголын газар нутаг дээр шавар хорин барьж бүх ан гөрөөг одоо хорж зааглаж байсан явдал бол олон талын амтны дургүй хүргэсэн их муу үйл болжээ гэж бичсэн байдгийн. Тэр тэгэхээр одоо Монголын газар нутаг дээр одоо зэр гөрөөс ан амтан одоо юу л байдгийг нөгөө нүүдэлж амьдарч байдаг амтны чинь зөвхөн одоо өөрийнхөө харьяаллын газар нутаг дээр шавар хэрэн барьж байгаа ториод гадагшин дотгошин гаргахаа болчихсон байна шүү дээ. За энэ их муу үйл болсон байна гэж энэ 3 муу үйлэн ингэж тэмдэглэсэн байдгийн. Тэгээ эндээс нь харахад юу харагдж байна вөхөр үнэхээр одоо өгөөдөө хаан бол энэ бор дарс гэдэг юмд орж төрийн хэрэг барьж явахдаа сүүлийн жилүүддээ бол одоо төрийн хэргийг жоохон алдагдуулсан, сулруулсан юм бол байх нэ гэж. За энэ байдлыг ашиглаад Туркена хатан бол үндсэндээ өгөөдөг амьд байхад нь ч одоо төрийн хэрэг барьж байсан. Сүүлдээ өгөөдөө хааныг нас барсны дараа гарч одоо төрийн хэргийг үргэлжлүүлж барьсан юм л байгаа юм. За төрийн хэргийг хатан хүн зөв зүйтэй аштайхан замаар үргэлжлүүлээд бариа явсан бол ямар хамаа явах вэ? Бид нар одоо цаашаагаал магтаал одоо мандахайсан хатан шугаал одоо гэхэд явна шүү дээ тийм ээ. Туркена бол ерөнхийдөө нэг төрийн хэргийг буруу замаар явуулчихсан. Буруу замаар явуулахдаа яаж явуулсан мөхтэй зэрэг тэр үечин Монгол дэлхийн хөгжлөөрөө дэлхийн анхаарлын төвд байсан. Хар хором хот гэдэг бол одоо энэ дорн зүгт байгаа дэлхийн хамгийн том хот байлаа гэж байна шүү дээ. Дэлхийн нийтээр анхаарч харж байдаг. Монголд одоо маш олон гадаад дотоодын худалдаачид, улс төрчид, наймаачид одоо ингэж ирдэг очдог ийм л байсан. Монголд ч маш олон гадаадын хүмүүс амьдардаг байсан. Энэ дотроо яасан мөхтэй зэрэг энэ лалын худалдаачид одоо энэ Сартуул улсыг эзэлж авсны дараагаар иржсэн лалын худалдаачид Персийнхэн тийм үү, Хятадууд, Европынхан гэдэг маш олон худалдаачид байсан. Энэ дотроос Туркена хатан бол лалын худалдаачидтай нэлээд их холбоо харилцаатай. Тэднэртэй ил далд одоо сүлбэлдээтэй. За тэгээд тэднэрээр дамжуулаад Хятадаас хурааж авдаг татвар түрээсний асуудлыг тэднэрээр эрхлүүлчихсэн. Тэгээд Монголын төрөөс албан ёсоор гаргасан татварын бодлогоос илүү одоо их хэмжээний татвар ард иргэдээс гадаад дотоодын ард иргэдээс авч илүү авсан татвараа өөрсдөө одоо завшдаг барьдаг одоо тийм л ёс бус юмнууд байсан. Энийг бол одоо Туркена гатан тэр лалын худалдаачдаар дамжуулж хийдэг байсан ийм юм харагдаад байдгийн.
Түрүү тэр Авдурхан гэдэг лалын худалдаачинтай хамт арх ууж байгаад өгөөдөө хаан нас урсаа ингээд түүхэн тэмдэгсэн байсан. Тэр Авдурхан нь одоо өгөөдөг нас урсны дараа Туркийн хатны их ойрын хүн болж бүр одоо хятадын газар нутаг дээрээс татвар түрээс хураадаг Монголын хамгийн том дэвшмэл болж за өөрөө одоо зарлиг мэдэж зарлиг гаргадаг, өөрөө мэдэж илч зардаг ийм хэмжээний одоо бүрэн эрхтэй хүн болж хувирсан. За тэгээд тийм хүнд төрийн хэргийг хааны нэрийн өмнөөс зарлиг гаргаад байгаа тэр гадаадын хүнд бас дургуйцах юм бол одоо Монголын төрд ажиллаж байгаа дэвшмүүдийн доонд гарч ирнэ штэ. Тэгвэл зэрэг хэрв тэр Авдурханы зарлигийг бичгээс татгалцсан зарлигийн бичээчнэрийн гарыг дасцгаа гэсэн тийм зарлиг хүртэл гаргаж байсан. Тэгэхээр чи одоо дуртай дургуйч одоо тэр нөхрийн л одоо зарлигийг мөрдгөөсөөр арахгүй болж байна да. Тэгээд энэ утгаараа ингээд аваад үзэх юм бол ер нь нөгөөдөө хааны аминд Туркийн гатан тэр Авдурхантай нийлээд хурцгсэн биш үү гэдэг ийм түүхийн дүгнэлт гардаг. Тэрнээсээ өгөөдөш өвчин хуучин гайгүй ягч нэг тэр нэг шин нас урч гар шүн биш л байсан л да тийм ээ. Тэгэхээр энэ амь насанд нь халдсан биш үстэй гэсэн ийм хардлага сэрдлэг бас түүхэнд байдаг. За хоёрдугаарт нь өгөөдөө нас урсны дараагаар ер нь Монголын төрийг хэн барих вэ гэдэг асуудлаар өгөөдөө өөрийнхөө саналыг хэлсэн байдгийг. Өөрийнх нь хамгийн хайртай гатан өөртөө хамгийн ойрхон байлгадаг 6 гатантай хүн шүү дээ. Хамгийн өөртөө ойрхон байлгадаг гатан нь бол мөгөө гатан гэж байсан. Тэгээ мөгөө гатандаа бол ер нь тэгээд би ямар нэгэн тохиолдолоор хайлж төрийн хэрэг, төрийн ширээ, хааны суудал онгойсон тохиолдолд бол дараагийн хаан сонгогдтол чи одоо төрийн хэргийг эрхэлж байна шүү мөгөө. Одоо миний хэдэн гатад дотроос хамгийн найдвартай чи байна. Чи миний хэргийг эрхэлнэ. Чи миний ачхүү ширмүүнийг одоо хаан ширээнд суух насан болтол одоо төрийн хэрэг эрхэлж байгаад миний ачхүү ширмүүнийг л хаан ширээнд суулгах ёстой юм шүү гэж их гэж гэрээс үлдээсэн ярьж байсан юм байдаг гэдэг байгаа. Энийг нь Туркийн гатан өөрөө мэднэ. Туркийн гатан мэднэ. Тийм учраас Туркийн гатан мөгөөгөөс урдж хаан ширээг авах тийм ээ. Тэгээд хаан ширээ авсны дараагаар ширмүүнийг хаан ширээнд залгамжлахгүй байх өөрийнхөө одоо төрсэн хүүхдүүдээс хэн нэгний хаан ширээнд залгамжлах л одоо ийм л зорилго байж л дээ тийм ээ. Тэгээд тийм учраас ер нь энэ өгөөдөө хааны аминд Туркийн гатан энэ гадаадын энэ хүмүүстэй нэлээд хурцгсан юм биш үү гэсэн ийм таамаглал байгаад байдаг. Энийг ч нотлох гэсэн юм шиг өгөөдөө насураа тун удаагүй байхад мөгөө хатан учир битүүлэг шалтгаанаар амнасаа алддаг. Энэ ч бас нэг юм хэлээд байна тийм ээ. Өөрийнх нь одоо хаан ширээн залгамжлуулах гэж захиж үлдээсэн хатан учир битүүлэг шалтгаанаар амнасаа алдна гэдэг бол энэ бас цаанаа нэг юм хэлээд байна гэж ингэж түүхэн тэмдэглэсэн байдаг юм аа. За ер нь өгөөдөө хааныг нас урсны дараагаар Монголын хаан ширээнд ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр залрах боломжтой цорын ганц хүн чинь бол цагаатай байсан. Тийм ээ. Одоо ах цагаатай шүү дээ. Үндсэндээ Чингис хааны 4 хүү зүч цагаатай өгөөдөө тулын энэ дөрвөөс чинь ганцхан одоо цагаатай намдулдээд биш одоо босны байхгүй болчихсон. Тийм учраас ямар нэгэн өрсөлдөөнгүйгээр аавынхаа их орыг залгаж өөрийн одоо дүү өгөөдөгийнхаа оронд хаан ширээн залрах ёстой ганц хүн цагаатай бас яг энэ үед учир битүүлгээр амь насаа алдсан. Тэ. За ингэхдээ зэрэг чинь бол яг хөвгтэй зэрэг ерөнхийдөө л одоо Монголын төрийг албан ёсоор одоо ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр залгамжлах хүн үндсэндээ байхгүй болоод тэгээд одоо ач хүүхдүүдийнх нь хооронд л хаан ширээний төлөө өрсөлдөөн хатадынх нь хооронд л хаан ширээний төлөө өрсөлдөөн гарах л одоо ийм л нөхцөл бүрдчихлээ штэ. Тийм ч учраас одоо гүйг бүх ач хүүхдүүд нь хаана явж исэн бэлээ? Хойшоогон Европ, Оросын чиглэлд Даймбалдаа хийгээ явчихсан штэ. Тэнд чинь одоо Бат явж байгаа зүчийн хүү, гүйг явж байгаа өгөөдөгийн хүү, мөн түүнчин тулыгийн хүү, мөнх гэдэг бүх одоо ач хүүхдүүд бол бүгдээрээ хойшоогон одоо баруун Европод Даймбалдаа хийж яваа штэ. Тэгэхээр яг Монголын газар нутаг дээр бол хаан ширээний төлөө өрсөлдөөн бол хараахан үүсэх боломжгүй байгаа тохиолдолд энэ Туркийн гатан Монголын төрийг барьж байсан юм шүү гэж. За тэгээ Монголын төрийг барихтаа учир битүүлгээр ийм гол хүмүүс амь насаа алдахын зэрэгцээгээр Чингис хааны үеэс эхлээд Монголын төр зүтгэсэн үе уламжилсан маш олон одоо төрийн дэвшмэл сайдуудыг ажил төрлөөс зайлуулсан Туркийн. Тэ. Одоо тэр үе чинь Монголын төрд олон жил зүтгэсэн Юлэшөө цай байла,
Чанкай байлаа, одоо бүр Чингисийн үеэс үтгэж байсан. За тэгээд л Монголын төрийг төлөөлөөд Хятадд сууж байсан дүшмэл, Монголын төрийг төлөөлөөд Оросд сууж байсан дүшмэл, Монголын төрийг төлөөлөөд одоо Сартуул сууж байсан дүшмэл бүгдийг одоо нэг үрчлэн одоо баривчлан хорихын хорж, сагдахын сагдаж, цаазалахын цаазалж бүх одоо төр самархал үйл ажиллагааг тэр хатан хийсэндээ. За тэгээд энийг мэдсэн Монголын төрийн үе уламжилсан Чингисийн үеэс үтгэж явсан маш олон одоо дүшмэдүүд амь насаа одоо хамгаалж ийш тийшээгээ төрийн ажлыг хаяж зүхтах ийм хандлага гарсан. Одоо миний түрүүний тэр хэлсэн Бээжин сууж байсан төлөөлөгч, за мөн баруун хязгаар сууж байсан Чанка эднэрвэл өөрийнх нь хүү Годан гэж байдгийг. Годан гэж одоо энэ Туркина хатнаас гарсан Өгөөдэй хааны өөрийнх нь хүү шүү дээ. Годан чин Хүүхнөр орчимд өөрийн газар нутагтаа тэндээ байсан. Тэрний эзэмшилд одоо очиж эхээс нь зүхтааж хүүгийнх нь одоо хамгаалалтанд эднэр очиж бүгдээр орцгоосоо. Тэгээ хүүгэн Монголын төрөөс урвсан миний шийдвэрийг биелүүлээгүй, миний зарилгийг биелүүлээгүй, Монголын одоо дүшмдүүдийг оргнууллаа гэж Годан хүүгэн албан ёсоор одоо энэ Монголын төр дүшмдүүдийг надад өгч явуул гэсэн одоо элч зардаг. За тэгээ элчүүдийн очихоор хүүнүүл хэлдгэлдээ. За харцах шуунаас айлсан болжмрууд амиа хоохолж явхад Монголын төрд өвөөгөөс минь аваад аавын минь үеийг дамжаад өдөө жил зүтгэжсэн энэ хүмүүсийг та юунд одоо гоочлоод байсан юм бэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо танаас айгаад амь насаа хоохолоод миний одоо харьяалалд ирж байгаа хүмүүсийг би яахан одоо танд одоо буцааж өгч болох вүлээ. Тэгвэл одоо эртээр үеэс үе уламжилж ирсэн Монголын төрийн ёсчуудаг алдагдсан шүү дээ. Энэ ерөөсөө хэрхүүж болохгүй ээж минь би одоо танд энэ хүмүүсийг өгч болохгүй гэдэг ийм шийд гаргаад ээжтэйгэн одоо хүүн дэрсэлдэж эхэлдэг. Тэгэхдээ зэрэг их нь бас нэг юм бодож байна да. За яг хуу хар илгийн хүмүүсийг болохтой зэрэгтэй янз бүрийн байдлаар сөлхийн цөлөөд барихын бариад хорихын хориод цаазлахын цаазлчих юм байна. Тэгэхдээ энэ хатны айхтар хатуу сэтгэлдээ хүнд ер нь төрийн хаан ширээний төлөө үнэхээр одоо улайран зүтгэж байсан нэг шалтгаан бол өөрийнхөө төрсөн хүүгэл цааш нь харуулдаг да. Одоо энэ Годаныг цааш нь харуулдаг. Энэ Годаныг цааш нь харуулахдаа яадгүй хөхтэй зэрэг бүр одоо Персес лалын улсаас алан хядагчийн тусгай сургууль курс төгссөн тийм одоо хүнийг хөлсөж авсардаг. Эмэгтэй хүнийг хөлсөж авсардаг. Бас хэцүү байна тийм ээ. Ийм эмэгтэйг хөлсөж авсраад тэгээ өөрийнхөө дэргэд байлгаж байгаад Монголын төрийг самрах энэ бүх юмнуудаа энэ эмэгтэйгийн гараар гүйцэтгүүлж байсан. Тэр эмэгтэй нь одоо Монголын төрийн түүхэндийг тодорхой бичээд үлдээч гсэн байдаг. Миний хүүхдүүд түүхийн ном замнаас энэ тэнд Фатима гэдэг эмэгтэйгийн нэр гарвал энэ нөгөө жинхэнэ мэрэгжлийн алан хядагч тийм ээ мэрэгжлийн сургууль төгссөн дундад Азаас одоо Арабаас ирж Монголд ажиллаж байсан Туркийн хатангийн хажууд ажиллаж байсан Фатима гэдэг эмэгтэй байна гэж хараарай. Энэ Фатима гэдэг эмэгтэйг хажуудаа авч байлгаж байгаад тэгээд хамгийн сүүлд нь хүүгэн миний үгэнд орохгүй байна. Миний шийдвэрийг биелүүлэхгүй байна гэд Фатимаг хөөрөөгөө явуулж Годан гэж өөрийнхөө хамгийн бага хүүд хор өгч алгуулдаг. Тэгэхдээ зэрэг бол одоо ерөнхийн нэг төрх байдал нь харагдаж байна да тийм ээ энэ хатны. Ер нь их хүн улс төрийн шалтгаанаар хаан суудлын төлөө өөрийнхөө төрсөн хүүгийн аминд хүрнэ гэдэг бол ер нь их л энэ тэнд олон дуулдаад байдгүй л одоо юм шиг байдгийн. Багш нэг олон одоо ийм юмтай ерөөсө таарч үтсэнгүй. За нэг ийм байдалтай нөхцөл байдал хүндрээд ирэхдээ зэрэг Монголын хаад ноёд дүшмдүүд их эзэн бог Чингис хааны өмнө байгуулсан Монголын төр ер нь л нэг эвгүй байдалд орлоо. Маш хурдан одоо энэ Туркина гэдэг хатангаас Монголын төрийг чөлөөлж авахгүй бол ер нь байдал их эвгүйцгэн гэдэг л ийм л юм болсон. Дөрв хүн дөрвөөд явах нь яваад айх нь айгаа дуурах нь дуурахгүй одоо ийм юм болсон. Энэ үед бол бүр одоо Монголын төрд Чингис хааны үеэс эхлээ зүтгэж байсан Юлиашусай гэж одоо Чингисийн 9 өрлөгийн нэг төрлөөр өргөмжлөгдөж байсан ийм хүн би та бүхэн түүхэн битнэ. Энэ бол одоо энэ Монголын төрд ийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Наадах чин одоо үнэхээр одоо болчимгүй үйлдэл болоод байна гэдгийг Туркина хатанд хэлснийхэн төлөө бас учир өвтүүлгээр алагдсан. За тэгэхээр энэ бүх юмнаас нь болоод л ерөөсө Туркина хатангийн өдөөс дугур хамтан байхгүй болсон да. Одоо төрсөн хүүхдээ хүртэл цааш нь харуулж байгаа хүн чинь бусдын нь бол ойлгомжтой шүү дээ. Тэгээд энэ байдал дүгнэлт хийсэн Чингис хааны хамгийн өөрийнх нь
Багдуу отчхон биш дээ. Отчхон чинь одоо энэ буур нуур хөлн буурын орчмоор л нутаглаж байсан юм шиг байгаа. Тэгээ тэндээс цэргэн автраад албан ёсоор цэргэлж одоо энэ хар хурмын хажууд төрөлцөж ирсэн. Тэ. Одоо яах гэж байгааг нь мэддэхгүй асар их зэрэгтэй ирээд хар хурмын хажууд буучихгүй юу. Тэгтээ зэрэг нь Туркина гатан сэжиг аваад отчхон руу илж явуулаад за одоо хадам игч байгаа эргэж ирвүү чи ийм олон зэрэгтэй ямар учир шалтгаанаар одоо миний энд ирвэ гэж хэлүүлсэн. Тэгэхээр нөөдөөс нь отчхон юу гэж хэлсэн гүхтэй зэрэг за явах вэ таны нөхрийн чинь нас урахад би ирж ажил явдалтанд оролцож чадаагүй маа би танд эмгэнэл илэрхийлж явна гэж хэлчихээ. Тэр олон зэрэгтэй ирээд хажууд нь буучихгүй. Тэгэхээр чинь бол мэдээж 41 онд нас урсан хүнд 45 онд эмгэнэл илэрхийлнэ гэдэг ойлголтод байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо дохио өгч шүү дээ. За чамайг одоо миний одоо ахын байгуулсан Монголын төрийг иймэрхүү байдалтай авч яваад байх юм бол бид сэргээ эргэлтэн шүү. Төрийн эргэлтийн шүүл гэдэг л ийм л дохио өгч байна да. Тэгээд байдал яг ийм байдалд хүрээд ирэхтэй зэрэг нь бол гүйгчин өөрөө Батын удирдлагын дор Монголын гол хүчин зэрэгчин бол Европод байсан шүү дээ. Тэгээд Бат гүйгийг албан ёсоор 13 түмэн цэрэгтэй өөрөөр хэлбэл 130 мянган цэрэгтэй Монголын одоо төв хэсэг рүү илгээдэг явуулдаг. Тэгээ гүйг их нутагтаа хөрөлцөж ирснээр бол за албан ёсоор энэ Туркина гатан нөхцөл байдал болохгүй болох нь энэ байдлаас одоо амь дүмэнд гарах цорын ганц арга зам бол одоо өөрийн ууган хөө гүйгийг гал Монголын одоо хаан ширээнд өргөмжлөхөл цорын ганц арга зам нь үлдсэн. Ерөөс өөр хүүхэд байхгүй шүү дээ одоо. Бус нь дайнд яваад хүчүүн энэ сүн улсын төлөө байлдаанд явж байгаад нас урчихсан. Хашин арх ууж яваад нас урчихсан. За Годоныга их нь өөрөө хөнөөчлөө гэхэл 4 хүн ганцхан үлдэж байгаа гүйг юм чи. Тэгээд гүйгтэйгэн хэл аман ололцоод Монгол улсын хааны их суурьнд суулгах тухай их хуралдаа хуралдуулаад гүйгийг албан ёсоор 1246 онд хаанд өргөмжлөөд тэгээд гүйг ерөөсөө хаанд өргөмжлөгснийхаа дараагаар тангаргаан өргөл хамгийн түрүүнд ямар ажил хийсэн гөхтэй зэрэг ерөөсөө л одоо ихий хаан тэр боснуулан самарч байсан бүхэл одоо үйлдэлүүдийг засах Монголын төрийг эмхлэх цэгцлэх энэ бүх ажилд орсон да. Тэгээд хамгийн түрүүнд нөгөө мэрэгжлийн алуурчин Фатимаг одоо ихээсээ нэхэж эхэлсэн наад хүнээ өг өөрийнх нь төрсөн дүүг алсан болохтой зэрэг тэгээд 2-3 удаа илж явуулж нэхэж яваад Фатимаг барьж авсраад цаазалсан. Фатима цаазлагдж байхад тэнд Туркина гатан одоо хордогдож нас урж байсан. Тэгтээ зэрэгвэл Фатима явахтаа одоо сүүлийн одоо хорон Туркинад өгөөд л явсан болж таарч өөрөө цаазлуулж байгаа. Тэгээд ихэд юмны хувь заяаг л одоо ийм байна да. Тэр одоо хаан суудлын төлөө, Монголын төрийн төлөө тэгж удааран зүтгэж тийм олон хүний амь насанд төрж төрсөн хүүхдийнхээ хүртэл амь насанд төрж тэр одоо мэрэгжлийн алуурчныг тэр газараас сөлсөлж авсарж байсан. Тэгэл өөрөө хамгийн сүүлдэл бараг тэр хүнийхээ гарт нас урсан байх магадлал их өндөртэй гэж. Ингэж л Туркина гатангийн хувь заяа дуусч гүйг Монгол улсын Гутгаар хаанд албан ёсоор өргөмжлөгдсөн ийм түүх байна. За энэ хүрээд өнөөдрийн хичээл өндөрлөж байна. Баярлалаа хүүхдүүдээ.